тулаан. За энэ хөө тулаан бол маш хүчтэй тулаан болох байх гэж миний хувьд бол бодож байна. Яагаад тэгэхээр одоо Тайланд улс, за Йордан улс аль нь Аз ТV-ийн тэквондогоор бол хамгийн шилдэг улсууд байгаа. Олон одоо бас олимпийн аваргуудтай, дэлхийн аваргуудтай гайхалтай сайн хоёр улс байгаа. In the court 3, they continue the contest of the round of 16 in the men's weight, 54 kilos, and they are welcome in blue, representing the Kingdom of Saudi Arabia. Al-Mushraf Abdullah. За энэхүү тулааны дараа бол Монгол улсын тамирчин Мөнх баярын инхтүүд маань дөрөв тулдсан Филиппин улсын тамирчин Барбасатай тулдах юм байна. Эхний тулаанаа хийх юм байна. За Барбасагийн бол 2 дахь тулаан. За тэгээ тоглолтын тайлбартаа оръё. За Йордан улсын тамирчин бол маш амжилттай дамгаалаад явж байна. 9-2-ын харьцаатайгаар. Тэгэл анаал, хараал, тайван байдлаар шилжижлээ шүү дээ, тий. Чиж байгаа. Энэ нараа хамтын дэг нэг. Тэр өшгөлж байгаа явцдаа гар шилжиж байгаа байдлыг. Гар бол одоо жижигхэн үйл ялэг хөдөлгөөн байгаад байгаа ч маш сар өндөр үүрэг оролттой байгаад байгаа тийм ээ. Тийм. Хамгаалтны одоо том хувийг бол гаргаж байгаа. За одоо үнэхээр гайхалтай эргэлтийн өсөлтийг маш богино бараг хэдэн дойлдол хийчих. Гинжинд Олимпиа алтан медалийг авч ирсэн шүү дээ, тий. Анхны тэквондогийн түүхэндээ анхны алтан медалийг. Тэквондогийн түүхэндээ мөн Йордан улсынхаа бүх спортын түүхэндээ хамгийн анхны медалийг авч ирсэн. За мөн төвгөх 2 оноо авчиж байна. За одоо Тайланд улсын тамирчин бол нэлээд бас хүн даалгавартай болчиход байна. Тий, нэлээд шахаж явж байна да, тий. Тий, одоо шахаж явахаас цаг байдалд орсон. Йордан улсын тамирчин бол үнэхээр нэгт рүүгээ шилжчихжээ, тайван, хараад, тий. Өөрийнх нь тоглолтод ирнэ бол баг оруулж штэ энэ үнийг. Тийм байна. Одоо Тайланд улсын тамирчин хөдөлгөөн хийгээд дуусах мөчтөл тэр оноо бол ингээ авчиж байгаа. Хийн гут гар шилжиж байгаа байдал, хөл шилжиж байгаа байдал, тий. Тэр араа. За айгүй нэгт вэ шүү. За тэгээ тамирчин маань бол одоо ингээд хараад анаад байж байгаа энэ үедээ бол тарих бол асар урттайгаар адилж идэг тийм ээ. За ямар үйлдэл хийх вэ би те дараагийн үйлдэл маань юу байх вэ? Энэ хүн ямар үйлдэл хийх вэ гэдгийг төрүүлж уншиж чадсан тамирчин бол оноогоо өөр юм болгодог. Тэгэхүү төлөвлөсөн өшгөлтөө бас өөрийн хамгийн хурдан хугацаанд зөв цагтаа хийснээрээ. За хийлж дуусаагүй л байна. Үнэхээр юм бэлтгэл сайтай байгаа юм байна. За доор одоо хөдөлгөг тий хуурмаг байдлаар тогтоож байгаад яг хөдөлгөөн хийхэд толгоор руу явчих буулгалгүйгээр. За энэ маань л одоо тэквондогийн спортын гайхамшиг байгаа. Хөлийг буулгахгүй байжсна дахин хид хідэн тоглолт хийчихдэг тийм ээ. Энэ бол нөгөө түрүүний хоёлынгийн ярьсан нэг хөлийг нэг гар шиг болгоно гэдэг чинь одоо явж ирээ тий. За тэгээд энэ хүмүүс маань харахад бас ажиллахгүй байгаа байж магадгүй ингээд нэг энгийн өшгөлт хийгээд байгаа юм шиг мөртлөө тэр маань яг өшгөлтийн өнцөг нь яг очихдоо янз янзаар оччихдаг тий. Зарим нь хажуугаас нь, зарим нь доороос нь, зарим нь бүр дээрээс нь ирээд идэг. Тэгээд сүүл орчин үеийн тэквондод бол одоо энэ дээрээс нь дарж өшгөлт бол үнэхээр гол тэнгуудын нэг болчиход байгаа. Саяын тэр толгоонд өшгөлсөн өшгөлт ч гэсэн бас тийм өшгөлт байсан. За Тайланд улсын тамирчин 5 секунд, 4 секунд. За байна да Йордан бол. Үнэхээр юм итгэлтэй байна. За тэгээд оноогоо бариад. Чинь юм байна. За Тайланд улсын тамирчин хүүхэлдэнгээс гарсан тамирчин ялтыг авлаа. Тайланд улсын тамирчин маш хөнгө очиж шүү дээ. Тайланд ч бол Азтай хамгийн олон өвчтэй багш шүү дээ бас. Өглөө
Fourth block. The court 2 will start the contest in the women's weight over 73 kilos, and we are welcoming you representing Kazakhstan, Yevgenia Aksaulin, and representing Iran, Ahmadi Fatibeh, court 2.
Ayrıca ülkelerimiz sanıksızın hemşireyatlar. Bunlarca sanıksız bir hayvanın hemşireyatlar. ülkelerimiz kadın kurumlarının hemşireyatlar. Ayrıca hareket Ladies and gentlemen, at court 3, where Saturday semi-final in the men's weight category over 87 kilos, and we are welcome into the court in blue, representing Republic of Korea, Kang Sang-kyun, and in red, representing Iran, Salimi Aryan, court 3. Ortalardaki beklediğimiz ayı gibi bulunan kendi haklarına Bunlara boktan sanıksızı tanıtılan Kansakyon. Buna babasına nasıl tanıtın Salimi Aryan.
월급제 일대 주민 예치도만 기다리는 제게 할수 있었습니다. 목표가 술단 소속된 이용이 그나마나 상대 달려서 완전히 늙어질지 이렇게 주민 늙으로이라는 증거에 같이 시작합니다. 목표가 삽시에서 여다노 세상için алда За аврагын төлөө тоглолт бол одоо бусад тоглолтуудаас арай өөр түвшний сэтгэл зүг бол шаарддаг тийм ээ. За Йордан улсын тамирчин Алдо Жафар, Иран улсын тамирчин Вализаде Апровзи Ясин гэдэг хоёр тамирчин. За зээжний хамгаалт толгойн хамгаалтаас шалгасан асуудалгүй байна. Техник ур чадвар үед бол энэ хоёр маань хэвээр яг л нэг төвшөнд байгаа хоёр тамирчин байгаад тий. Тий, нас одоо нөгөө тоолвол нас чадсуу төөлвөл юу чадсуу гэдэг шиг л. Бүх зүйл нь бол яг Бүх зүйл нь тэнцсэн. За дулаан маань эхэлсэн. За одоо аврагын тоглолт бол сэтгэл зүйн хувьд илүү их зүйлийг шаардна. За аль аль нь өнөөдөр бол маш тайван байгаа. За Иран улсын тамирчин эхний 2 хоног гизэн товтлж авлаа. За ялангуяа Йордан улсын тамирчин бол үнэхээр тайван байгаад байгаа. Өглөөнөөс хойш тоглолтод бол тий. Ингээл оноо алдсан ч гэсэн 90 50 шахаал. Иран улсын тамирчин Вализаде баруун урд хөлтэй. За Йордан улсын тамирчин Алдо Жафар За богино зайд. толгойн өшгөл. За яад мань нэлээд шахаж орж ирж байна тий одоо. Тий одоо 5 хоногоос хэдийн алдсан байгаа болохоор бас явахгүй бол болохгүй. За толгоор уг нь амжилттай дамжсан. За хараахан оноо болоогүй.
За Йордны тамирчин бол за толгоонд одоо үнэхээр бас өндөр түвшний техник харууллаа тийм ээ. Өндөр ур чадрын техникээр оноо авлаа. За давхар унгаас уучраас нэг оноо ингээд нийт 4 оног. Нэгхэн тоглоомор 4 оноо авсан. Маш ухаалаг бөгөөд шийдэмгий тоглоо явлаа. Хормын дотор оноогоо бол бариад авсан. За энэ ч яг өндөр ур чадвартай тамирчтай финалийн төлөө гараад ирсэн. Хоёр талаас иймэрхүү зүйл яг. Тэгээд яг уу. Пеналийн тоглолтын дээр бас ийм шийдэмгий өндөр ур чадварын өшгөлтийг сонгож амжилттай болгоно гэдэг бол үнэхээр сэтгэл зүйн хувьд бол маш сайн байгаа нь харагдаж байна тийм. За 30 секунд үлдсэн 1 онооны зөрүүтэй. За хоёр тамирчин бол аль аль нь. За Иран улсын тамирчны одоо яг энэ ойрын зайнаас зүүн хөлөөр доор өшгөлж байгаа өшгөлт бол өглөөний тоглолтуудаас эхлээд үнэхээр ганаа авсан юм ээ. Маш их оноо авч байгаа тэргээрээ. Одоо магадгүй энэ сүүлийн секундуудад тэр өшгөлт өглөө бас хийсэн эргэлттэй өшгөлт гэдэг юм чинь тий. Яг энийг бас хийгээд байсан тий. Оноо авсан шүү дээ. За өөрт суусан ур чадвар гэдэг нэрээ. Ямар ч үед бас. Яг өөрийнхөө зайд ороод ирэхэд л хийж байгаа байхгүй тий. Тэгээд цаг доошоо болсон үед үнэхээр бас тайван хийж ин тийм ээ. Тэгэхээр эргэлттэй өшгөлтний. Оо. За эргэлттэй өшгөлт бол амжилттай болсон гэж үзсэн байна. За. За 6 8-6-аас. 8-6. За Йордны тамирчин маань бүр давуу байдлыг олоод авлаа. Одоо 14 секунд. За Иран улсын тамирчнаас ямар өшөлт ирэх нь вэ? За одоо тэгээд Йордны тамирчин ингээд огтуулах техникийг л явчихж штэ. За тэгтээ 2 оноо бол маш барьцгүй. Ялангуяа энэ өндөр ур чадвартай тамирчин финалийн тоглолтын дээр бол заавалгын ямарч зурсан. 3 онооны зөрүүтэй болсон. За бүр за 2 оноо орчлаа. 2 оноо орсон дивжинээс гарсан. За адил 9. За финал шүү дээ. Ширүүхэн явж байна. Сүүлийн мөч хүртлээ. Эцсийн секундэд газар унаад хоргуулад. За 1 секунд үлдсэн. За 1 секундыг харъя. За. Яадаг тийм ээ. За тэр нь. За тийм. За ингээ хараа. За. Улаасан идэж. Нөгөө гүт юуны За сүүлийн оноонуудыг даашруулсан. Дахин харуулж байна. За 2 дугаар үе. За одоо Иран улсын тамирчин бол энэ үеийг авахгүй бол одоо ялагдал хүлээх аюултай болсон. Тэгэхээр давуу талыг бол Йордан улсын тамирчин аль хэдийн авсан. Гэвч 2 дугаар үеийг алдах юм бол шийдвэрлэх 3 дугаар үе гараад ирнэ. За одоо тэгэхээр Иран улсын тамирчин хэрхэн энэ үеийг авах вэ гэдэг. Оо за. За дахин эргэлттэй өшгөлт. За тэгээ электрон систем дээр бүр оноо болгоно гэдэг бол бас нэг өөр хэрэг. Тэгээд энэ эргэлттэй өшгөлтийг хийхэд бол бас зүгээр л техникээс гадна энэ сэтгэл зүй яг энэ хүү Йордны тамирчин шиг ийм тайван бөгөөд шийдэмгий байх хэрэгтэй. За сануулгыг сануулгушээ. Эргэлттэй техник ороод унсан учраас нэг сануулга өгсөн. Эргэлттэй техникийг бол хэрвээ оноо оруулалгүйгээр унах юм бол торгуул аавна тийм ээ. Хэрвээ оноо нь амжилттай болчих юм бол торгуул авахгүй. За яг тэргээр сая одоо тасжуулагч маань карта өргөд тэрийг авч байна тий. За 4 тгий харьцаатай Йордносын тамирчин бол улам л давуу байдлыг авсаар байна. За 4-2. За Иран улсын тамирчин ингээд баг багаар оноогоо барих хэрэгтэй хаж байгаа л тий. За энэ техникээр сая эхний үе дээр бол гайхалтай хэрэг нэрэлтийг хийгээд 3 оног авсан. Аль аль маш тайван байна уу. За тэр богино зайд. За шүгч. Харж байгаа. Яг л унсны дараа зогсоолоо. Торгуул бол ирнэ. Хэрвээ зогсоосны дараа унсан бол торгуул ирэхгүй байсан тийм ээ. Тэгэхээр тэквондод маань тэнцвэр гэдэг ямар чухал вэ гэдэг саяын сарна. За 3-2 болсон. 3-6 болсон ямарч байсан. За 1 минутын хугацаа сүүлийн 1 минут. За Иран улсын тамирчин одоо энэ 1 минутанд л амжиж ийн 2 дугаар үеийг заавал авах хэрэгтэй.
Мэдээж пенальтын тоглолтоор бүх юмаа шавхах байх. За сайн харж байна тий. За дасгалжуулагчид мэдээж энэ оноог байраж хамгаалаарай л гэдэг зөвлөгөө өгч байгаа. За Иран бол нэлээд шахаж орж ирж За байна. Иранаас энэ дараас нь тоглоомнуудыг явсан. Харах амжилттай болоогүй л за энэ зүүн хөлийн шүлтүүд ирэх гээд байгаа. Доор. За тэр. зарахгүй. За. За 3 оноо. Орсон боловч харамсалтай нь одоо зуурсан. Цэвэр өшөглөөгүй зуурч өшөөссөн гээд 3 оноог нь Нэлээд шахаж явах хаа. за 30 секунд их ажиллах байх. За тийм ашгаа явж байна. За одоо энэ оноог барих хэрэгтэй байгаад байгаа. За ямар нэгэн болоогүй. За энэ зүүн хөлийн дээш өшөлтийг бол ер нь Йордны тамирчин мэдсэн тийм ээ. Сайн нэг алдаад. За энэ өшөлт бол үнэхээр гайхалтай юм аа. Бүх үеуд дээр энэ өшөлт төрөл одоо давуу байдлаа авчлаа. За одоо энэ бүр шийдвэрлэх мөцөд Пенал гарan гартлал ер нь бүх тоглолтнууд дээр энэ өшгөл дээр хийж байсан. Мэдээж өрсөлдөгч нь судлаад мэдчихсэн. Гэхдээ хүний дархан их бол үнэхээр цогсоогдчихгүй бай тийм байна. За 11-4. За одоо даалгавар бол Иран улсын тамирчин маш хэцүү болсон. За Йорд улсын тамирчин бол маш зөв тактик хэрэгжилж байна. Оноо илүү мөртлөө оноогоо барихгүйгээр өөрөө довтлоод байна. Энэ бол үнэхээр сайн хамгаалт. Яалтчгүй сайн хамгаалт. Одоо манай Монгол улсын гавьяа тасалжуулагч Гай Эрдэнэч бол нэгэнтэй хэлсэн байдаг тийм ээ. Хамгийн сайн хамгаалт бол довтлогоо юм а гэж. Яг тэрийг л одоо Йордан улсын тамирчин бол хийж байна. За тэр. За тэр оног. Ердөөсөө зүгээр зогсож эсвэл зогтож оноогоо бол хамгаалахгүй ш тийм ээ. Яг л довтлосоор байгаа л хамгаалчихж байна. За Йордны тамирчин 3 санаатай учраас мэдээж. Сүүлийн мөч. За ингээд 27 дахь удаагийн Аз ТV-ийн аврах шалгаруулах Азуудын хамгийн шилдэг тамирчдын аврах шалгаруулах тэмцээнд нь хасах 54 кг хэмжээнд Йордан улсын тамирчин Алдауд Алфазар алтан медаль, аврагын алтан медалийг авлаа. Иран улсын тамирчин Ясин Вализадeh Аз ТV-ийн залуучдын аврагын мөнгөн медальтай тамирчин маань ингээд насан туршидтын Аз ТV аврах шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг өртөж байна. За одоо ингээд Йордны хүний нэг дархан мэх гэдэг шиг дархан өшгөлт гэж нэрээ. за үнэхээр